За сайн бацгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр юу хийх вэ гэхлээр өөрийн DIY хийдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд танилцуулна. Өөрөө гараараа хийж өөрөө хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд. За эхнийх нь энэ овёсны гурил байна. Тэгээд дээрэс нь энэ цагаан шавш байна. Энэ хоёрыг бутлаад кофений бутлагч байж болно. Тэгээд бутлаад энэс овёсны гурилнаас нэг халбыг цагаан шавшнаас бас нэг халбыг хийгээд дээр нь халбах сүү хийгээд жоохон зөгийн бал хийж болно. Тэгээд хольж хутгаж агаад зурамга нүүрэндээ тавиад 15 минут байлгаад тэгээ бүлээсээр угаана. Угаахтай халуун хүүтэн усаар угааж болохгүй. Яг бүлээгтэр тийм усаар угаах ёстой. За энэ маскны ашиг тус гэвэл овёсны гурил нь арсыг тайвшруулна, чийгшүүлнэ, зөөлрүүлнэ, тостлогийг тэнцвэржүүлнэ, батгшилтаас сэргэлнэ, шашны гурил нь цайруулж гэрэлтүүлнэ, үрчлээний эсрэг үйлчилгээтэй нөсөө талбыг бүдгэрүүлнэ, арсыг цэвэрлэнэ, коллагийн нөхөн төлжилтийг дэмжинэ гэх мэт олон үйлчилгээтэй. За дараачих нь энэ лимоны халсны тус байна. Энийг яаж хийдэг вэ гэхээр 2 ширхэг лимоно хальслана. Лимоны халсаа үргчээр өрнө. Бутлаад тэгээд оливын тостой холиод хүүтэн сэрүүн газар нар тусахгүй тийм харанхуй газарт 7 хонуулна. 7 хонуулахдаа өдөр болгон сэгсрээд тэгээд 7 хоносныхан дараа бүрэнхий шилэнд хийгээд ийм дроптой ингээд ийм шилэнд хадгална. За би энийг яаж хэрэгэлдэг вэ гэхлээр энийг бас дангаар нь хэрэглэж болохгүй, маш хүчтэй. Тийм болохоор халбах алой гэж хийж агаад дээрэс нь энэс 2 туслыг тусаад 2-оос илүү тусааж болохгүй, маш хүчтэй. 2-ыг тусаагаад тэгээд шөнийн тусалгаа хэрэгэлцдэг. Өдөр мөдрөөл хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл лимон маань витамин С-ээр баялаг. Дослог батхтай арсыг тэнцвэржүүлнэ, арсыг гэрэлтүүлнэ, арсыг залуужуулна. Ингээд шүн хэрэглээд 7 хоногт нэг 3 удаа ч юм уу тэгж хэрэглэнэ. Маш хүчтэй тус байгаа, цайруулах үйлчилгээтэй тус байна. За тэгээд дараачих нь ноо цайтай мист. Арсыг тайвшруулж чийгшүүлнэ, өрөвсөл улаалтыг намдаа нарны гэмтлээс хамгаална. Маш гоё арсыг чийгшүүлдэг. Ерөөсөө ногоон цайгаа усаар хандлал хүргэж байгаа л тэгээд ийм шүршдэг ийм савнд хийгээл хадгалчихна. За дараачих нь миний бас хийдэг мист байгаа. Энэ сафрон гэдэг улаан өнгөтэй маш цөөхөн төхөөртэй юм цэцэг байдаг. Тэрний төхөөраас гаргаж авсан юм улаан өнгийг устай хойлоод буслах явц юм шар өнгөтэй болно. Арсыг гэрэлтүүлэн, чийгшүүлнэ, үрчлэгийг багасгах, нөсөө талбыг бүдгэрүүлнэ, арсны өрөвслийг намдаа нарны гэмтлээс хамгаална. Дараачих нь сарнай спрей. Сарнайгаа устай холиод буслаад ханд гаргаж аваад арсыг гүн чийгшүүлнэ, өрөвслийн эсрэг үйлчилгээтэй нөсөө талб сэвхийг бүдгэрүүлнэ, нүүрний бодолтыг тогттой болгоно, нөхцөлтийг багасгана, хөшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Тэгээ би ийм жижиг савнд хийдэг нь ямар хүчтэй вэ гэхээр хугацааг нь барих тийм найрлага хийгээгүй болохоор муучаад магадгүй гэсэн үднээс ийм жижиг савнд хадгалдаг. За тэгээд энэ мэтлэн олон гоо сайхны зөвлөгөө
байгалийн аргаар арсаа яаж залуу эрүүл байх вэ гэсэн тэм зөвлөгөө авахыг хүсвэл миний чаналтай хамт байгаарай. Тэгээд лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Сэтгэлдээ хуваалцаарай. チャンネル登録高評価